believe in God our Father. I believe in Christ. За ингээд бүгд хамтдаа өнөөдрийн яг залбиралтай холбоотой чухал библийн ишлэгийг хамтдаа уншия. 3 Шастрын дээр 9-9-аас хамтдаа суралцсан. 3 Ябец өөрийн ах дүүсээс илүүгээр хүндлэгдсэн бөгөөд ээж түүнийг Ябец гэмээр нэрлэхдээ учир нь би түүнийг зовлонтойгоор төрүүлсэн юм хэмээжээ. Ябец Израилийн бурхан хандан "Оо та үнэхээр намайг хэрэг болтугай. Хэд эцгарыг маань өргөсгөж таны мотор надтай хамт байж та намайг гайхамшигаас хамгаалж өвчин зовлон намайг бүртүүлээч гэж хүссэн бөгөөд бурхан түүний хүсэлтийг гүйцэлдүүлж өгчээ гэсэн байна." Амен. Бүгд хамтдаа довчхон залбирая. Өнөөдрийн үгийн төлөө залбирцгаая. Эзэн бурхан минь танд талархаж байна. Өнөөдрийн үгээр дамжуулан эзэн та биднийг урамшуулж, барьж байгуулж, эзэн та биднийг залбирлын тэр ерөөлтэй амьдрал руу та чиглүүлэн өгөөч. Ябезийн амьдрал, Ябезийн залбирлаас бид суралцах үед энэ нь бидний амьдрал, бидний залбирал болох болтугай. Тэгээд Ябезийн амьдрал дээр асгарсан гэрүүл бидний амьдрал дээр ч гэсэн асгарахад та туслаарай. Өнөөдрийн үгнээс болоод биднийг илүү их залбирдаг. Эзэн таны нүүр царайг эрен хайдаг. Эзэн танд илүү их түшгэлдэг, танд найддаг нэгэн болгон барьж босгож өгөөрэй гэж гуйж. Эзэн Есүс танд бүх алдран байх болтугай. Таны хүч чадал нэрээр залбирлаа. Амен. Амен. Хамтдаа бүгд өнөөдөр Ябезийн амьдралаас суралцнаа. Эхлээд би та бүхэнд Ябезийн талаарх Библийн баримтуудыг дурдъя. Ябез бол Евда овгийн хүн байсан. Израилийн 12 овгийн нэг Евда овгийн гаралтай нэгэн байсан байх. Мөн Ябезийн нэрийг нь түүний ээж нь өгсөн байдаг. Ээж нь түүнд Ябез гэж нэр өгсөн. Ябез гэдэг нэр нь ямар утгатай нэр юм болоо? За миний нэр болохоор хамгийн сүүлчийн баатар гэсэн утгатай юм шиг байлаа. Отхон баатар гэх. Англиар орчуулахаар одоо last hero болж таа. Last samurai гэдэг шиг. Мөн үү? Отхон баатар, сүүлчийн баатар. Надад л баатар дуусч байгаа юм заа дагсан нарган байлаа. Харин Ябезийн нэрний утга нь юу байсан гэж ээж нь түүнд нэр өгсөн. Түүний нэрний утга нь өвчин зовлон гэсэн утгатай. Та нарын дунд өвчин зовлон гэсэн утгатай нэртэй хүн байна уу? Оо сайн өвчөө. Оо чи ирчүү зовлоо. Яг ингэж дуудуулна гэдэг ямар хэцүү. Харин Ябез гэдэг нэрний утга нь өвчин зовлон гэсэн үг. Шалтгаан нь ээж нь түүнийг төрүүлэхдээ маш их өвдөлттэй төрсөн. Хэдэн өдөр хэдэн цаг үдсэнийг мэдэхгүй гэхдээ их зүдэрж байж төрүүлсэн гэсэн. Яг энэ ишлийг уншаад тунгаан бодож явах үедээ би эзэн талархсан. Ээж маань ч гэсэн өвдөж байж намайг гаргасан байх та. Би чинь 5 ил төрсөн хүн шүү дээ. Юу сүртэй. Танаа 5 байж хэлтэй төрсөн хүмүүс байгаа шүү дээ. Чаас гинөө. 5 хэл гэдэг бол бас том шүү. Амар тий. Би бол нэлээд марайлаг гарсан байлаа. Тэр яг уртаа шиг биш өргөөшөл марайлаг байсан юм шиг. Багын одоо юм жоохон ястамтай пампар тэр намайг ч өгөөд пампар гэж дууддаг гэсэн. Биш нэг хин нэрнээс ичдэг юм л та 10 жил байхдаа л хиччихлээ. Нөгөө пампар гэдэг үед юм хийлдэггүй дугуй байдаг байсан шүү дээ. Цаанаас юм бомбор юм хагардаггүй юм одоо гууртай мэдгүй. Тэгээ тийм дугуй өмдөг ядж пампар гэдэг тийм дугуй аваад өгсөн. Тэгэл нөгөө дугуйтараа авчаадаг. Тэгэл намайг пампар дугуй аваад пампар гарч явнаа л гэдэг. Харин тийм том гарсан гэж бодохоор ээжээ бас их л өвдгөж байж хараад дээр мэндэлсэн юм шиг. Тэгэхээр энд байгаа бид нар бүгдээрээ л маш их өвдөлтөн дундын хорвоо дээр мэндэлсэн. Гэхдээ Ябез бол онцгой өвдөлт байсан гэсэн. Ээж нь маш их зүдэрч төрүүлсэн, их өвдөлттэйгээр төрүүлсэн учраас түүнийг өвдөлт буюу өвчин зовлон гэдэг нэрээр нэрлэж байна. За тэр нь Библиэлд байгаа Ябезийн талаарх Ябезтэй холбоотой бас нэгэн баримтыг харвал тэр Евда хүн байснаас гадна нэг удаа нэр нь Библиэлд дурддагдсан. Хоёрхан ишлэлээр нэг л удаа. Эхлэл номноос Илчил ном хүртэл энэ том Библи дотор
Шастрын дэд гэдэг номны 4-р бүлгийн 9-10 гээд хоёрхан ишлэлээр нэг л удаа түүх нь гарсан байна. Гэхдээ их сонирхолтой. Бүтэн Библиэд нэг л удаа хоёрхан ишлэлээр түүх нь гарсан мөртлөө энэ амьдралын туршид хизээж мартахааргүй нэг насны амьдралынхаа туршид санаж явах чухал хичээл Ябезийн түүхтэй хамт бидэнд өгөгдсөн байна. Маш олон газар залбирлын талаар номлогдохдоо Ябезийн түүх яригддаг. Нэгэн удаа хоёрхан ишлэл гарсан мөртлөө түүний амьдрал одоо ч гэсэн бидэнд үлгэр жишээ болж яригдсаар байна гэсэн. Бас нэг сонирхолтой баримт дүрдвэл Ябезийн яг энэ амьдралын түүх гарсан Шастрын дээр номын 1-р бүлгээс 8-р бүлэг хүртэл Израилийн тоолдог явж дуусаад тэгээд юу болдгоо гэхээр 9-р бүлгийн 1-р ишлэл эхлэхтэй. Ябезийн овгийнхан бүгдээр нь итгэлгүй байсан гэж гардаг. Овгийнхан буюу Ябезийн ахад дүүс төрөл төрөсөд итгэлээр их дорой хүмүүс байж. Эзэн найддаггүй хүмүүс байсан. Итгэлгүй гэдэг нь бас нэг өөр утгыг илэрхийлдэг. Эзэн найдаж байгаа амьдрал нь зүгээр л хэлбэр төдий болчихсон. Тэрнээс яг гүн үнцгийн эзэнтэй залгагдаагүй тийм л амьдралаар амьдарч байсан хүмүүс байсан гэсэн тогтхол байна гэсэн. Тэгэхээр түүний ахад дүүс төрөл төрөсөд удмынх нь ямар хүмүүс байсан бэ? Итгэлгүй хүмүүс байсан. Итгэлгүй байсан учраас тэд олз болоод Вавилон руу цөлөгцөнд багаж. За Ябезтэй холбоотой Библийн түүхүүдийг харуул хамаарж байгаа түүхүүдийг харуул ийм түүх гарч. Тэгвэл энэ Ябезийн амьдралаас, Ябезийн залбирлаас бид юу сурч болох вэ? Хамтдаа бүгдээрээ харцгаая. Ябезийн амьдралаас бид хэд хэдэн чухал хичээлийг өнөөдөр сурнаа. Хамгийн Ябез энэ итгэлгүй хүмүүсийн дунд амьдарч байсан ч, асуудал бэрхшээл зовлон дунд байсан ч, дутагдаж, гачигдаж байсан ч, түүний амьдарч байсан нөхцөл байдал нь таагүй байсан ч, тэр нэг зүйлийг үргэлж хийдэг хүн байж. Тэр зүйл нь юу вэ гэхээр Бурхан руу хандж байсан гэж хэлж байгаа Библиэлд. Тэр Бурханд ханддаг нэгэн байсан гэсэн. Бурханд ханддаг байсан. Бурханд найддаг байсан. Бурханыг дууддаг байсан гэсэн. Бүгд хамтдаа хэлье. Бурханд ханддаг байсан гэж. Хажууд байгаа ах дүүргөө хараад дахиад хэлээрэй. Тэр Бурханд ханддаг байсан гэж хэлээ. Шастрын дээр номын 4-р бүлгийн 10-р ишлэгийг харуул Ябез Израилийн Бурханд хандан залбирсан гэж хэлж байгаа. Ингэж хандахдаа Ябезийн сэтгэл хөдлөл гардаг. Зарим Библийн судлаачид юу гэж үздэг вэ гэхээр үүнийг хашгираа гэж үздэг. Яг энэ Бурхан хандан залбирсан залбирал нэг ихтэй оо гэж хэлсэн байна шүү дээ. Оо эцэн та үнэхээр намайг ирэх болтгой гэж. Үүнийг хашгираа гэж хэлж байгаа. Яг энэ Ябезийн залбиралтай холбоотой би бас гадны их олон номлогч нарын номлыг сонслоо. Тэгсэн чинь нэг пастор юу гэж зааж ирсэн гэхээр энэ бол Ябез нулимстай залбирсан гэж хэлж байгаа. Сэтгэл хөдлөл нь юугаар илэрхийлсэн гэхээр өө гэдэг энэ үгээр. Тэгэхээр хүн зүгээр л нөгөө алдаж юм уу янз янзын буруу зүрх эсвэл амьдралд нь ямар нэгэн асуудал ирвэл өө гэж дуурдаг шүү дээ. Гэтэл энэ өө байгаагүй гинэ. Өө гэсэн өө байгаагүй. Харин эзний дуудсан өө байсан гинэ. Өө! Ойлгож байна уу те? Энэ зүгээр нэг харуулсан өө байгаагүй гинэ. Өө гэсэн өө байгаагүй. Харин өө та үнэхээр намайг ирэх болтугай гэсэн өө байсан гэсэн. Солонгос гэрээ очих юм бол Солонгос баг бүх чуулган залбирахтаа хашгирч залбирдаг. 3 удаа чуё гэж орилдог. Чуё гэдэг нь эзэн гэсэн. Тэр баг бүх чуулганд бүгдээ залбирцгаая гэж хэлээд ерөөсөө чуё 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 эзэмээ та намайг ирэх залбирдаг. Солонгос чуулганы онцлог нь юу гэхээр юм хашгираатай чуулган байдаг. Тийм учраас Солонгос чуулган хааж явсан яг энэ чуё гэдэг үгсийг яг энэ үгсний яг энэ сэтгэлийн хөдлөлийг бид Бурхан руу илэрхийлж явах ёстой гэж заадаг. Харин Солонгос чуулган Францад очиод Солонгос пасторууд залбирлын хичээл заасан гэнэ. Тэгээд заахтаа юу гэж заасан бэхээр за бүгдээрээ 3 удаа чуё за Францаар бол юу вэ? Сеньор гэдэг үг өгдөг тий. Сеньор гэж 3 хашгираад залбирыг гэсэн гинэ. Тэгээ Франц хүмүүс болохоор соёлтой хоёр хүн хашгирах ёсгүй гэж үздэг. Зүгээр сеньор гэж. Тэгсэн чинь Солонгосууд гэсэн за хашгирын шүү бүгдээрээ сеньор
Сеньор, сеньор гэдэг залбирэн шүү гэж. Тэгсэн чинь нэг л нөгөө формат нь таарчихгүй байна. Сеньор. Сеньор. Оо, сеньор. Нөгөө үг нь ч болчихгүй байна. Солонгосоор чуё гэх ёо гэгараа сеньор гэж болохгүй байна. Тэр яагаад энэ зүйлийг ярьж байгаа нөхөр ах дүүс минь энэ бол яг зүгээр залбирал байгаагүй үнэхээр сэтгэл хөдлөлтөөр эзэн рүү ирээд хашгирсан хашгираан байсан. Ябэц амьдралаас бидний хамгийн ихний сурж болох чухал зүйл юу вэ гэхээр Ябэц Израилийн бурхан буюу бүх орчныг хормоо бүтээсэн бурханд хандан залбирдаг нэгэн байжээ. Та хэн залбирдаг хүн бэ? Асуудал гарвал та хэн ханддаг хүн бэ? Боломжтой гэсэн айд болгоны хаалгыг догшиж үзээд өөрт байгаа бүх боломжуудаа тоолж үзээд тэгээ бүх юм дууссаны дараа за одоо бурхан хандхаас өөр бүх арга барагдлаа гэж хэлдэг үнэ. Аль эсвэл та бүх зүрх сэтгэлээрээ бурхан руу ирээд эзэн гэж хашгираад түмэн сэтгэлээр уудалдаг үнэ. Нэг удаа бурханы алдар чуулганы пастор Эрдэнэсэн пастор ингэж ярьж байгааг сонсчихлаа. Нэг удаа номлол дондороо эхнэрүүдэд ямар зөвлөгөө өгсөн гэхээр эхнэрүүд ирээд пастортай ховлт юм байна л да. Пастраа манай нөхөртэй нэг уулзаадгаач. Заримдаа бүр улаан цай хажууд нь хэлт юм байна л да. Манай нөхөртэй уулзаач. Харин номлол дондор юу гэж хэлсэнгээр за над руу биш нөхөр рүүгээ биш эхнэрүүдээ эзэн рүү хашгирч сураарай гэж. Яагаад асуудал шийдэгдэхгүй байгаа вэ? Бид нар эзэн рүү биш бие рүүгээ хашгираад байгаа л учир байгаа шүү гэж. Нөхөр рүүгээ хашгираад өөрчлөгдөө чочи гэж. Тэгж ярьж яах гээд байгаа шүү дээ. Эхнэр нөхөр хоёр ингээд хамтдаа ирсэн чинь эхнэр нь пастортай хэлж яах гэнэ. Пастора би манай нөхөртэй нэг тавуулцах хэрэгтэй байна. Тэгээ ер нь нөхөр рүү амар мухаараад ер нь би чам пасторт хэлнэ. Тэгсэн чинь нөхөр нь хариулт нь юу гэсэхээр чамайг ч хэлнэ гэсэн. Ойлоо ярихтай. Чамайг ч хэлнэ гэсэн. Тэгэхээр яг нэг пастор лууч биш. Эхнэр нөхөр би энэ рүү гаач биш. Хэн рүү хандаж залбирвал асуудал шийдэгдэхгүй. Эзэн рүү. Яг л Ябэцтэй бурхан руу ханддаг хүмүүс болёо. Амен. Ямар нэгэн зүйл таны амьдралд хэн нэгэн бас өөрчлөгдөөсэй гэж бодож байгаа бол та тэр хүн рүү хандаж хашгирхан болоод хэн рүү хашгирч хэлэхгүй. Эзэн рүү. За яг энэ товчшоо бол манай эхнэр байгаа шүү дээ. Тэгээ эхнэр маань нэг удаа яг надад бас тэгж хэлжсэн. Би чамайг ажилдаа явангууд чиний төлөө эзэнд хашгирч байгаа. Нэг талаараа эзэнд ховлж байгаа. Тэгээд эзэн яг ингэж залбирсан гэж би сонсоод айгүй хөөрхөн санагдчихлээ. Угаасаа л хөөрхөн л та манай. Тэгээд юу гэж залбирсан гэж эзэн та манай хүнд хэлээд өгөөч. Манай хүнийг одоо энэ болохгүй гэдгийг хэлээд өгөөч. Энийг засах ёстой гэдгийг хэлээд өгөөч. Хэн товлоод байгаа юм болоо? Эзэнт те. Харин над руу ирээд хэлвэл яах вэ? Чи энийгээ засаач чи гэж хэлвэл яах вэ нөхрүүд? Оо, за тэгэж яа засчихоо. Яа таач яа намайг ингэж таа. Гэвь би тэгээ боо юм болдог те. Харин эхнэрүүдээ арга нь юу вэ вэ? Эзэн рүү очиод хэлэх нь шүү дээ. Бурханд ханд. Амен. За зарим нөхрүүд бол шууд эхнэр рүү ярьж шээ. Бурхан гад. Тэгээд уруу байцсан сууж шээ. Эцэг надад яриад тийшээ яриг. Яагаад бидний амьдрал асуудлууд өөрчлөгддөг юм бэ? Бид яг Ябэцтэй бурханд ханддаггүй учраас байна. Амен. Бид энэ бол хашгираад байдаг. Чи өөрчлөг, чи сайхан бол төгөлцтэй эзний өрөө асгах гад байна. Чи өөртөө бүглөө болж байгаа. Яг том бүглөөтэй суудсан. Харин тэрний оронд яг үнэхээр тийм сэтгэл төрөнд байгаа бол явж эзэн төлөв. Эзэн мань энэ бүглөөгөө өөрчлөөч. Бүглөөдөө яриад бүглөө өөрчлөгдөхгүй. Амен. Харин эзэн рүү очиод эзэнтэй яар. Эзэн танд, эзэн тэгэхэд эзэнд хашгир, эзний нэрийг дууддаг хүмүүс болох хэрэгтэй. Амен. Ябэцтэй. Бурханд ханддаг хүмүүс болёо. Амен. Ябэц Израилийн бурхан руу хандан залбирсан. Харин бурхан түүний хүсэлтийг гүйцэлдүүлж өгсөн. Та хэнд залбирч, хэнд хандаж, хэнд хүсэлтэд хэлт юм бэ? Тэр чинь чадах хэмжээгээр таны хүсэлтийг гүйцэлдүүлнэ. Ойлгож байна уу те? Хэрвээ та хүнд хандаж хэлбэл тэр хүн чадах хэмжээгээр гүйцэлдүүл. За хичээе. Харин бурхан бидэнд гэж хариулж болох болов. За чадах болов би хичээе.
байна. Яг тэр нэг л таны хариулт болно гэсэн. Ябестэй адил эзэн рүү ханддаг хүмүүс болъё. Тэнгэр газар дээрх бүхнийг захирдаг хязгааргүй эрх мэдэлтэй тэр нэгэнд асуудлуудаа авчирч өргөдөг хүмүүс болъё. Амен. Бүгд энэ шиг хамтдаа уншия. Дуулал номын 84:12 3 түмэн цэргийн эзэн танд итгэдэг хүн юутай ерөөлтэй вэ? Эзэнд итгэдэг эзэн рүү ирдэг хүмүүс нь юутай ерөөлтэй вэ? За одоо та нар Библийн яг энэ гэдэгтэй хэсгийг яаж унших ойлгоцсон уу? Эзэн гэж унших байна ш. Түмэн цэргийн эзэн гэж унших байна аа. Түмэн цэргийн эзэн. Энэ бол үнэхээр эзний нэрийг дуудан хашгирч байгаа. Эзний нэрийг дуудан эзэн хандаж байгаа зүрхсэтгэлийн илэрхийлэл байна. Тэгэхээр Ябесээс сурч бол хамгийн ихний зүйл бол Ябес бурханд ханддаг нэгэн байж. Тийм учраас тэр хариултуудаа авсан. Дараагийн нэг сурах зүйл нь Ябес бурханд хандаж юу гэж хэлсэн бэ? Та үнэхээр намайг ерөөх болтугай гэсэн. Эфес номын 1-р 3-р эшлэгийг бүгдээ уншия. 3 бидний эзэн Есүс Христийн эцэг ба бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дотор тэнгэр дэх газар дэх алив сүнслэг өрөөлөөр биднийг ерөөсөн юм аа. Тэгэхээр бид Ябестэй адил эзэн та намайг ерөөх болтугай гэж эзэнд хандан хэлдэг хүмүүс болъё. Гэхдээ танд дуулгах нэг сайхан мэдээ Христийн дотор та аль хэзээ тэнгэр дэх болон газар дэх бүх өрөөлүүдээр ерөөгдсөн. Амен. Харамсалтай нь үүнийгээ заримдаа мэддэггүй. Аль хэзээ ерөөгдсөн. Ерөөгдөх гэж яваа хүмүүс биш. Харин ерөөгд хэрхэн авчихсан хүмүүс байна. Тийм учраас бүгдээрээ тэр ерөөлтөй өргөж залгагдсан. Танд аль хэзээ танаар хаяглагдсан. Таны нэрээр хаяглагдсан ирсэн байгаа ерөөлрүүдэн тусч авдаг хүмүүс болно. Эзний ерөөл нь бидний зүтгэлээс ав. Эзний ерөөл нь бидний оролдлогоудаас хол авчихсан зүйл байна. Тэгэхээр эзний ерөөлд найддаг хүмүүс болъё. Амен. Би танаас асуумаар байна. Энэ оны туршид та нарын хэдэн яг эзний ерөөлөөр бэлхмаар байна вэ? Амен. Амен. Хэдэн эзний ерөөл таны дээр дүүрээсэй гэж бодож байна? Амен. Таны хэдэн энэ байгаа хүмүүсийн хэдэн эзэн та намайг үнэхээр ерөөх болтугай гэж хэлмээр байна вэ? Амен. Тэгвэл яг одоо бүгдээрээ хэлье. Бүгдээрээ нүдэнад эзэн гараа сунгаад яг Ябестэй эзнийг дуудъя. Та намайг дагаад чангаар хэлээрэй. Эзэн! Миний бодол санааг ажил үйлсийг эд хөрөнгийг эрүүл мэндийг гэр орныг та ерөөх болтугай илбэг хангалуунаар хадиж урсан хэмжээтэйгээр ерөөх болтугай миний амьдралын талбар мөрийг эзэн та үнэхээр ерөөх болтугай. Маш олон пасторуудын дундыг маш ерөөгцөн пастор байдаг. Тэгээд тэр ерөөгцөн пастор маань удаа гэрчлээ гэж хуваалцсан. Өглөө болгон босоод өөрийнхөө төлөө залбирдаг гинэ. Тэгээд юу гэж залбирдаг вэ гэхээр толгой дээр гар тавиад эзэн та үнэхээр намайг ерөөх болтугай. Ерөөгөөр. Бүр юухээр дүүргээрээ ерөөгөөр хангаараа бэлхаагаараа бүр хальж урсгаараа ерөөгөөр намайг ерөөгөөр үнэхээр ерөөгөөр гэж залбирдаг юм. Амен. Та өглөө босоод яаж залбирдаг вэ? Яг энэ залбирлыг хийдэг нэр. За би одоо тэгвэл танд хүчтэй залбирал зааж өгч байна. Амен. Амен. Эзний нэрээр өөрийнхөө ерөөж хэл. Эзний нэрээр өөрийнхөө дээр ерөөлөг тунхаг. Та намайг үнэхээр ерөөх болтугай. Ажил үйлс, эрүүл мэнд, бодол санаа, харилцаа, мөнгө, санхүү бүх талбарыг мань та ерөөгөөрэй гэж. Амен. Тэгэхээр үнэхээр ерөөсөө он байгаасаа гэж би таныг ерөомөр байна. Ябес өргөжлүүлэн эзэнд бас ийхүү залбирсан байна. Хил хязгаарыг минь өргөсгөж өгөөрэй гэж залбирсан. Хил хязгаарыг маань өргөсгөж өгөөрэй. Бүгд их текст рүүгээ дахиад харъя. Шастрын дээр 4-10 дээр ингэж хэлсэн. Эзэн та үнэхээр намайг ерөөх болтугай. Хил хязгаарыг маань өргөсгөж гэсэн. Хил хязгаар өргөсөн хэлнэ. Та төсөөлөд үстэй хил хязгаар өргөсөн хэлнэ. Энэ ямар утгатай юм болоо? Таны харилцаа, таны хамтрагч нар, тэр мэдхийг таны зорчих,
аялах, очих газар нутгийн тухай ярьж байна гэсэн. Эзэн таны хил хязгаарыг энэ жил үнэхээр өргөсгөх болтугай. Эзэн таны сар болгоны орлогын хил хязгаарыг нэмэх болтугай. Эзэн танд цоошин ерөөд агуулсан, ерөөд авчирсан олон харилцаа холбоог өгөх болтугай. Эзэн таны хил хязгаарыг тэлж таныг сараан багтамгүй ер бусын ерөөгдсөн. Үнэхээр амьдралтаа маш олон ерөөдийг авцрах онцгой байр суурин дээр таныг авчирч тавих болтугай. Эзэн таны хил хязгаарыг өргөсгөж та мэдэхгүй газар огточж үзээгүй орондоо очиж идэж үзээгүй хоолуудаа за би нэг хоолны асуудал энийг яриа шүү дээ. Амсаж үзээгүй амтуудаа амтлах болтугай. Амен. Эзэн үнэхээр бидний хил хязгаарыг өргөсгөн тэлдэг шүү. Би эзэн дээр ирсний дараа эргээд харсан чи миний хил хязгаар үнэхээр өргөсөн тэлсэн байна гэж хардсан шүү дээ. Харилцааны хувьд маш олон талбар дээр эзэн хил хязгаарыг манд хэлсэн. Эзэн хэд хэдэн чухал талбаруудад надад ажиллах орон зайг нээж өгсөн. Энэ бол миний яг эзнээс авсан хил хязгаар намайг хэвлэмдээлийн салбарт 10 жил ажиллуулж байна. За дээр нь одоо хурим найр хөтлөх янз янзын хөтлөгч чинь шоу бизнес шилээд байгаа шүү дээ. Шоу бизнесийн талд эзэн бас 2012 оноос та баг. Тэгэхээр одоо 12 он орох юм бол 9 жил ажиллуулж байна. Эзэн олон талбар дээр миний хил хязгаарыг тэлсэн. Эзэн бас яг ирчүүдийн төлөө залбирч ирсэн жил 2010 он хавцаа байрав. Залбирч ирсэн жил эзэн хил хязгаарыг мань өргөсгөн тэлж эзэн ирчүүдийн төлөө дуурах боломж өгөж 2 жил би ноён нуруу гээд нэвтрүүлгээр ирчүүдээс сайн мэдээ тараас нэвтрүүлэх хөтөлсөн байдаг. Эзэн хил хязгаарыг өргөсгөн тэлсэн. Дээр нь эзэн дээр ирсний дараа яг түрүү хэлж байсанчлан агуу захирамч нь өөрөө биднийг бүх үндэстэн рүү явж очих дуудлага учраас эзэн үнэхээр олон газар нутгууд руу намайг илгээж байна. Тэгэхээр танд ч бас энэ дуудлага хамаатай байх нэ. Амен. Эзэн энэ үгэн дээр Матай 28:18-18-аас 20 дээр хэлэхдээ иймээс явж бүх үндэстнийг дагалдагч болох гэсэн. Харин энэ үгийг хэрвээ бид харуул бүх үндэстэн чам руу ирнэ гэж хэлээгүй чи явж очиод буюу үндэстнээс үндэстэн рүү хил хязгаар чинь өргөсөн хэлээд үндэстнээс үндэстэн рүү энэ дэлхийн хязгаар хүртэл олон орон улсууд руу үндэстэн ясан руу очиж сайн мэдээг тунхаглан дагалдагчдыг бэлтгэе гэсэн ийм онцгой дуудлага хувь тавилан танд болон надад өгсөн гэсэн. Амен. Би яг эзэнд итгэсний дараа яг энэ дуудлагыг авсны дараа эхнэр дээр гэрлэхийн өмнө амар том асуулт эхнэрээс асуусан байдаг байхгүй. Ингээд одоо хүмүүс чинь өмнө нь суугаад сүйд болоод надтай гэрлэж амьдраач чамгүйгээр болон хорвоо будаа гэж баг юм ярьдаг шүү дээ. Би яг тэгж суугаагүй санагдаад байна. Эхнэртэйгээ зүгээр ингээ буу хал сууж байгаа л тэгээд нэг юм асуусан. Хоёулаа ингээд амьдрал эхнэр нөхөр болвол тэгээд би маш олон ингээд орноор явна. Ингээд дэлхийг тойроод явах ёстой юм байна. Тэгээд чи надтай хамт явах уу? Гэнэ. Өчигдөр яг энийг эхнэртэйгээ яриад энийгээ сууж байна. Амар том асуулт асуусан байна үстэй. Тэр үедээ бол би 90-ээс өөр газар явж үзег байсан л да. Би царууд 90 орчмоор нэг 90 явчихсан. Гэхдээ би яг юу гэж бодож байсан гэхээр маш олон орон нутгаар явна. Тэгээд чи надтай хамт ингээд дэлхийг тойроод явах уу? Тэгээд өнөр байсан л та хоёроо. Эргээ бодсон чи ямар амар том асуулт асуугаа гэж бодсноо эргээ бодсон ч угаасаа л том хувь тавилан байгаа. Тэгээд яг энэ хувь тавилан дотор би яг ямар тунхаглыг хийж ирсэн гэхээр эцэг нь би ямар нэгэн улс орн руу очихдоо ажил хийх гэж юусоо очихгүй. Номлох гэж очив. Эргээ харсан чи би Солонгос руу 6 удаа очсон байлаа шээ. 6 удаа Солонгос явсан. Очоод би нэг ч өдөр ажиллаагүй. Гэхдээ би ажилласан хүмүүсийг буруутгах байгаа юм биш үү? Зүгээр би тунхагласан байхгүй. Эзэн минь би Солонгост очих юм бол номлох гэж очино. Эргээ харсан чи би Солонгос 6 удаа очихдоо дандаа номлосон байлаа. Дээр нь бас нэг ч удаа ажил хийгээгүй харин 5 удаагийнх нь явуулт өнөө сүүлээс 2 дахь нь хэсэг пасторуудад явсан. Тэгээд тэнд байх өдрүүд маань дуусчихсэн. Нөгөө хамт байсан пасторууд маань за маргааш ажилд гараад тэгээд нэг хэд хэдэн цаас олоод тэргээрээ гэр бүлдээ өрөвдөлтөд бэлэг авч очно гэсэн. Тэгээд би бодохгүй яг гэрмагаа болсон чи надад үнэхээр бас бэлэг аваад очих мөнгө байдгүй. Тэгээд нөгөө амлсан амлалт маань бодогдоод байдаг. Тэгснээр бас бэлэг бодогдоод байдаг. Тэгээд юу гэж шийдэх заах ганц өдөр ингээд яачаад ажиллачаа гэж хэлэхгүй юу. Тэгсэн чи яг тэр шөнө
миний зүрх гатгаж өвдөв. Тэгээ шүнжэнгөө зүрх өвдөд хондгийн. Тэгээд өглөө нь би имлэг болоо явчихсан. Юу ажилд гарах юм аа. Харин сонирхолтой имлэг болж явж байгаад дараа нь болсон гэсэн чинь нэг пастор уцтаа. Тэгээд дотор юу гэж бодсон гэхээр за би ер нь нөгөө амлцсан, тунхаглалынхаа эсрэг явсан учраас эзэн зогсоосон болоо гэж бодохгүй юу? Тэгээд юу гэж бодсон гэхээр за ажиллах эсвэл байсан байлгүй дээ. Тэгвэл ажиллахгүй байж байгаа тарчи. Эхнэр хүүхд маань ойлгох байлгүй. Энд тэндээс хүмүүс өгсөн янзын бэлгийг зүгээр ингээд шилжүүлээх чи гэж бодвол яг өөрөө юм авмаар байгаа шүү дээ. Тэгээ бодож байсан чи яг тэр өдөр над руу нэг пастор ирээд та ингээд манай сүм дээр ирээд гэрчил хийгээд бас жоохон хуваалцчих өгөөч. Оо тэгээ гэж явчихаар хуваалцлаа. Тэгээд хуваалцаад дууссан чи за баярлалаа пастраа гэдэг нэг юм конверттэй өгөхгүй юу? Тэгээ нөгөө өсөө юм дээ ахгүй юу? Тэгээд аваад за эзэн талархыг эхнэр хүүхдтэй мой чихэр мэхэр бэлэг авч очих мөнгөтэй боллоо доо гэж бодохгүй юу? Тэгээд буудлын дээр очиод үзсэн чи харин нөгөө ажиллаа дуулах мөнгөнөөс хоёрдаг их мөнгө байд юм да. Тэгээд би бүр амар баярлахгүй юу? Тэгээд миний ойлгосон зүйл юу байсан гэхээр угаасаа ажиллах ёсгүй байж яг л Христийнхаа дуу би номлол тэргээр хангагдаад буцаж байгаа юм байна шүү дээ гэж бодсон. Тэгээд эргээ харсан чинь би 6 удаа явахдаа нэг ч өдөр ажиллаагүй. Харин очиод баян номлоод тэгээд өрөөдөө буцсан байлаа. Тэгээд миний яг нэг олон жилийн өмнө ярьсан тунхаг маань одоо ч хэмээр яваад байгаа. Эргээ бодсон чи би чинь хэд хэдэн газар номлосон юм байлаа шүү дээ. Хятадд очиод нэг удаа номлосон байна. Нэг байтугай номлосон юм байна хятадд. Яг улс үндэстнүүдээр яваад номлосон байгааз хятадд номлосон байна. 2018 оны 4 сард Филиппинд улсан Пентекост чуулгануудын одоо конференц дээр номлосон байна. Би чинь монголоор номлоо. Оюуна пастор англи руу орчуулаад тэгээд тэнд байсан Лари гэдэг пастор англиас тагалог гэж филиппин хэл рүү орчуулаад тэр чинь аюу амраа мэдээс би ярьж байгаа нэг амраад байж байгаа юм биш. Эсвэл агуу гэдэг бол оюунаас тэр баамар орчуулаад чинь. Тэгээд тэр болоод ингээ миний юу хэлтэлгээ хэлчихээд ингээ амраа. Тэгээд тус эзэн ингээ хоёр орчуулагчтай англи явсан байгаа сте. Тэгсэн чинь Филиппинд номлосон байна. За дээр нь бас Солонгост чуулгандаа бас номлосон байна. Ингээ эргээ харсан чи ямар ч дэлхийн 3 улсад очиод номлолчихж. Тэгэхээр одоо цаг хугацаа их байна, ажил их байна, очих газар их байна да. Тэгэхээр ах дүүс нь агуу захирамч хүртэл биднийг энэ дэлхий рүү явуулсан дуудлагыг бидэнд өгсөн байна. Амен. Тэгэхээр таны хэд хязгаар өргөсөн телээсэ гэж эзэн хүсдэг. Харин та хүсэж байна уу? Тэгвэл яг л Ябес цэдэр эзнээс хуугаар эзэн минь энэ жил миний хэд хязгаарыг өргөсгөн телээж, миний хэд хязгаарыг тэлж өгөөч, миний харилцааны санхүүгийн хувьд, миний явж очих орон нутаг, аялах газрууд, үйлчлэх орон зайг тэлж өгөөч гэж эзнээс хуугаар. Амен. Яг ингэж хүсэж байгаа хүмүүс байна уу? Тэгвэл бүгд эзэн гараа өргөе. Өнөөдөр ханаад намайг дагаад хэлээрэй. Их эзэн минь ээ. Миний хэд хязгаарыг энэ жилийн туршид өргөсгөн тэлж өгөөч. Миний хөлийг, миний гэр бүлийг олон газруудаар аялуулаач. Миний харилцааг тэлж өгөөч. Миний нөхөрлүүдийг тэлж өгөөч. Миний сар болгоны орлогын хэд хязгаарыг өргөсгөн тэлж өгөөч. Надад үйлчлэх шинэ талбаруудыг нээж өгөөч. Манай чуулганы хэд хязгаарыг аврагдагчдын тоогоор өргөсгөн тэлж өгөөч. Эзэн Есүс таны нэрээр. Амен. Амен. Энэ жил таны хэд хязгаар өргөсөн тэлж болно. За цаашаа бүгд маш хурдан Ябес өргөжлүүлээ. Таны мотор надтай хамт байх болтугай гэж залбирсан байна. Шастрын дээр номын 4-ийн 10 эргүүлээд харах юм бол таны мотор надтай хамт байж гэж хэлсэн. Тэгэхээр энэ жилийн туршид эзний мотор тантай хамт байх болтугай. Эзний мотор нь юу илэрхийлдэг юм бэ? Эзний хүч чадал, эрх мэдлийг илэрхийлж байна. Дуулал номын 102 дугаар бүлгийн 25 дугаар эшлэгийг харвал та алерт үед газар дэлхийн суурийг тавьсан. Тэнгэрүүдч таны гарын бүтээл юм а гэж хэлсэн. Харин Еврей номон дээр энэ Еврей 1:10 дээр Тэнгэр нь таны моторын бүтээл гэж хэлсэн. Эзний мотор, эзний гар, эзний мотор гэж илэрхийлж байгаа нэг нь болохоор хүч чадал, эрх мэдэл. Тэгээд бас цоошин бүтээлүүдийг илэрхийлдэг. Бурхны эрх мэдэл, хүч чадал ирж байгаа оны туршид таны амьдрал дээр
гайхамшгуудыг авчрах болтугай. Таны амьдрал бурхан олон цоо шин өрөөлүүдийг бүтээж таны нүд үзээгүй, чих сонсоогүй, зүүдэлж байгаагүй, мөрөөдөж бодож бурхан хандан залбирч байгаагүй юусын гайхамшиг зүйлүүдийг таны амьдралд бурханы мотор бүтээж өгөх болтугай. Эзний мотор таны амьдралд бүрэн дүүрэн оролцож бүр манлайлах болтугай. Иймд бурханы хүчрэг мотрын дор харин бид өөрсдөө даруй байлгах. Бурхан зогсчоос биднийг өргөмжлөнө хэмээн түүн өөрийгөө даатгадаг хүмүүс болно. Тэгэхээр эзний мотор дор өөрийгөө даруй байлгаад таны мотор миний дээр байх болтугай гэж залбирдаг хүмүүс болъё. Эзний мотор таны дээр байх болтугай. Хажууд байгаа хатуусаа ерөөй. Эзний мотор таны дээр байх болтугай. Эзний гар таны дээр байх болтугай. Эзний эрх мэдэл таны амьдралд ажиллах болтугай. Эзний хүч чадал тантай хамт байх болтугай гэж өрөөгөөрэй. Мөн яавэ зөргөжлүүлэн та намайг гайхамшиг өвчин зовлонгоос хамгаалаач гэж гуйсан. Шестрийн дээр 4:12 эргүүлээд харах юм бол яг энэ үг хэлэгдсэн. Гайхамшиг өвчин зовлонгоос хамгаалаач гэж. Бурхны хамгаалалт нь бидний сэрэмжтэй байдлаас илүү найдвартай. Өглөө болгон босоод эзний хамгаалтыг гуйн залбирдаг хүмүүс болъё. Амен. Яг энэ Ябезийн залбирлаар бодоодсон чи би бас их олон жил залбирсан байна. Өвчин зовлон гайхамшигаас хамгаалаач гэж. Яг намайг ингэж залбирч явахыг сонсч байсан хүмүүс байна уу? Миний залбиралд аюух явд юм байна. Тэгээ би эзэн үнэхээр талархдаг. Эзэн өвчин зовлон гайхамшигаас биднийг хамгаалж байгаад эзэн талархдаг. Та үнэхээр өвчин зовлон гайхамшигаас хамгаалагдсан амьдрахыг хүсэж байна уу? Ах дүүсэн. Өвчин зовлон гайхамшиг ирсэн үед бурхныг дууддаг нэгэн болмоор байна уу? Эсвэл өвчин зовлон гайхамшиг ирэхээс өмнө эзний хамгаалтанд очиж хорогддог нэгэн болмоор байна. Эзний хамгаалтанд найддаг хүмүүс болъё. Бүгдээ өөрсдийнхөө толгой дээр баруун гараа тавиад намайг дагаад хэлээрэй. Эзэн бурхан минь та намайг өвчин зовлон гайхамшиг үгүрэл хоосрол ичүүр асуудал бэрхшээлээс хамгаалж өгөөч. Таны хамгаалалт цайз хэрэм мэд намайг хүрээлэх болтугай. Та намайг өвчин зовлон гайхамшигаас энэ жилийн турш халах болтугай. Миний гэр бүлийг, миний чуулганыг, миний хамт олныг, миний хайртай хүмүүсийг надад харьяалагддаг бүх зүйлийг та сахин хамгаалах болтугай. Есүс эзний нэрээр болоо. Амен. Амен. Энэ бүх залбирлыг Ябез эзэн дөрөвчээ. Хариулт нь юу байсан бэ? Бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж байсан. Бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж байсан. Халелуя. Харин одоо маш чухал нэг зүйлийг хараад сургаалаа амьдрал. Үр нөлөөтэй залбирлын нууц нь яг юунд байсан юм бэ? Нэг л зүйл байсан. Үр нөлөөтэй залбирлын нууц. Бурхан хандсан зүрх сэтгэл дотор байсан. Залбиралд өөрсдийгөө зориулъя. Эзнийг эрен хайдаг хүмүүс болъё. Бүх сэтгэлээрээ Бурхан руу ханддаг хүмүүс болъё. Найдваргүй өнөөдөр байгаад маргааш хорогдож чадах бол мөнгө санхүүнд биш. Яг өөртөөтэй адилхан сул дорой хэн нэгэн хүнд биш. Харин бүх орчлон хорвоо хүртээсэн. Бүх амьдралыг удирдах байдаг. Тэр Бурханд найддаг хүмүүс болъё. Бурханд бүх юм боломжтой. Харин залбиралд боломжтой хүмүүс болох юм бол бүх юм боломжтой тэр Бурхантай залхагдах юм бол та хариултуудаа авах болно. Эзэнд найддаг хүмүүс болъё. Эзэнд бүх зүрхээрээ найд. Өөрийнхөө замыг эзэнд даадаг. Түүнд найд. Дуулал 37-гийн 5 дээр өөрийн замыг эзэнд даадахаарай. Мөн түүнд итгэж найдаарай гэж хэлсэн. Тэгвэл тэр биелүүлж байна. Дуулал 84-ийн 12 дээр өө түмэн цэргийн эзэн танд итгэдэг хүн юутай ерөөлтэй гэсэн. Ах дүүс чуулганыхаа залбиралд боломжтой байя.
залбирлын сар эхэлж байна. Шинэ оныг залбирлаар эхлүүлцгээе. Энэ оныг залбирлаар өргөнүүлье. Бас энэ оныг залбирал дотор өндөрлөе. Эзэнд ханддаг хүмүүс болъё. Эзэнд очиж зүрх сэтгэлээ амьдралаа даатгадаг хүмүүс болъё. Бүгдээ суулгасаа босоод эзний өмнө ирье. Эзэн Ром 12:12 дээр бидэнд сануулсан. Найдвар дотор баярлал. Зовлон дотор дэвшигтэй бай. Тэгээд залбирал өөрсдийгөө зориул. Ябез яг ингэж л амьдэрсэн. Найдвар дотор баярлсан. Түүнд зовлон байсан. Гэхдээ зовлон дотор тэр дэвшигтэй байж залбирал өөрсдийгөө зориулж тэр эзний нэрийг дуудан эзэн рүү хандсан. Харин эзэн түүний бүх залбирал, бүх хүсэлтэнд хариулжээ. Энэ жил та залбирлуудынхаа хариултыг араас нь авсан. Тэгээ бүр амсаж талархсан жил байх болтугай. Амен. Эзэнд ханддаг хүмүүс. Та яг хэнд найдаж байна вэ? Таны найдвар хаана байна вэ? Өнөөдрийн сургаалаар дамжуулан эзэн бидэнд хэлж байна. Та найдсан нэгнийхээ тусалж чадах хэмжээний тусламжийг л хүртэнэ. Эсвэл найдсан тэр нэгнийхээ тусалж чадах хэмжээний хамгаалтыг тавилна. Мөн ерөөж чадах хэмжээнийх нь ерөөлийг л агуулна. Хэрвээ бид эзэн найдвал түүний бидэнд туслах хэмжээ хэр их бол. Тэр биднийг хэр ихээр хангаж ямар хуу хэмжээтэйгээр ерөөх. Та хэнд найдаж байна? Яг тэр найдсан нэгнийхээ тань өгч чадах хэмжээгээр л бүртгэх бол. Харин таны найдаж байгаа тэр эзэн бүх орчлон хорвоог захирдаг. Бүх амьдралыг удирддаг эзэн. Газрын доор болон газрын дээрх бүх баялаг түүнийх. Тэр унтсан нэгнийг босгож, ядарсан нэгэнд хүч тэнхээ өгөж, энтерсэн байгаа зүрх сэтгэлүүдийг бүтэн болгож, тэр биднийг ялалтаар зэвсгэлдэг эзэн. Түүнд бүх юм боломжтой. Түүнд найддаг хүмүүс болъё. Залбиралд өөрсдийгөө зориулж бүх зүрхээрээ Бурхан руу хандцгаая.